Та бүхэндээ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Кинх баярын 7 дугаар сар гэдэг. За би Public компанид өнөөд мөнгөн захиралцаалтайгаар ажилладаг байгаа. За ингээд та бүхэндээ Public компани цоо шинхийн хэрэглэгч болсон халуун баяр хүргэе. За та бүхний амьдрал өнөөдрөөс эхлээд маш гоё сонирхолтойгоор өнгөж тийм ээ. Урш гайхалтай бэлэг урамшууллуудыг та бүхэн амьдралдаа эдлэж аялал, байр, өндөр цол хэрэгэм, мөн өндөр орлогыг хүлээн авах болно. За шинээр хэрэглэгч болсон зөвлөгөөд маань заавал хийх ёстой 8 алхам байдаг байгаа. За ингээд энэ 8 алхмыг та бүхэнд нэг бүрчлэн танилцуулъя. За нэгдүгээрт та бүхэн бүтээгдэхүүнийхээ танилцуулга номыг авах хэрэгтэй. За энэхүү ном маань болох дээр 3 сар тутамд шинжлэгддэг байгаа. За ном маань болох дээр дотроо 1000-аас 3000 бараа бүтээгдэхүүнүүдийг агуулсан байдаг. За энэхүү ном маань болох дээр одоо тий 3 янзын үнээр та худалдан авах боломжтой. Та хамгийн түрүүнд өөрийн одоо зөвлөх болсон тохиолдолд 6000 төгрөгөөр худалдаж авна. За мөн дээрээс нь та худалдан авалтын үнийн дүн чинь өсөөд та 150,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд танд 4500 төгрөгөөр 5 ширхгийг худалдан авах эрх ирдэг. За хэрвээ та 300,000 төгрөгийн худалдан авалт хийх юм бол 3,000 төгрөгөөр 5 ширхгийг худалдан авах эрх ирдэг байгаа. Тийм учраас та бүхэн маань тэмээ personal act гэсэн хэсгээс таны урамшууллын саналт гэсэн хэсгийн чагсаалтуудыг бас сайн орж шалгаарай. За дараагийн чухал зүйл маань гэх юм бол цалин авах хугацаагаа та бүхэн мэдэх ёстой. Жилдээ бид нэр 18 тооцооны үе буюу 18 тооцооны үеийн туршид цалингаа авах боломжтой байдаг. За энэхүү одоо календар маань 18 тооцооны үеийг одоо харуулсан байна. За одоогийн байдлаар энэ бичлэг маань 2021 онд хийгдэж байгаа учраас 21 оны одоо ухаанлыг буюу цалин авах хугацаануудыг зааж өгсөн байна. За 22 онд ч гэсэн мөн ийм календар гарах болно. За ихэнх тооцооны үе буюу ажиллаа хийх хугацаа маань 14-өөс 21 хоног байдаг. За 14 хоног байгаагийн цэнхрөнгөөр за 21 байгаануудын 21 хоногтой газруудыг нь бор өнгөөр тэмдэглэсэн байна. Тийм учраас та бүхэн ажиллаа төлөвлөж 21 хоног тутамдаа хангалттай сайн ажиллаж чадах юм бол танд хангалттай хэмжээний орлого ашиг ирдэг байгаа. Гуравдугаар хийх зүйл бол хэрэглээгээ авч үзэх хэрэгтэй. За Public.com гэсэн сайтаас та бүхэн өөрийнхөө гэр ахуйн бараа, ахуйн хэрэглээ, хувцас, за гоо сайхан, нүүр будалт, үс арчилгаа, амьтан арчилгаа, машин арчилгаа гэх мэтчлэнгийн бараа бүтээгдэхүүнүүдэд та бүхэн заавал худалдан авч үзэх хэрэгтэй. За тэгээд энэхүү худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээ. Хэрэгэлсэн мэдрэмжээ бусдад ярьж өгөх хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь та бүхэн newpublic.com гэсэн сайтаар ороод интернетээр өөрөө захиалга хийж, баталгаа жуулж, төлөлтөө хийж бараагаа хүлээн авах газраа сонгох хэрэгтэй. Өөрөө захиалга хийснээр ямар бараа бүтээгдэхүүнүүд хаана байршдаг, ханаас ямар бараа бүтээгдэхүүнийг илүү хямдралтай боломжийн үнээр худалдан авах вэ гэдгийг сайт маань өөрөө удирдах явдаг. Тийм учраас та бүхэн заавал өөрөө одоо захиалга хийж сураарай. Хэрвээ захиалга хийж сурахыг хүсэж байгаа юм бол миний захиалга хийх юм хялбар гэж өгдөг бичлэгийг мөн адил үзээрэй. Мөн захиалга хийгээд төлөлт хийсний дараа за төлөлтөө хийх хялбар аргуудын талаар хийсэн бичлэгийн маань бас давхар үзээрэй. За 5 дугаард та бүхэн өөрийнхөө бүтээгдэхүүн авах цэгийг зөв сонгох хэрэгтэй. За миний бүтээгдэхүүн авдаг цэг бол энэ хүү зурган дээр харагдсан байна. За магадгүй та гэрийнхаа хамгийн ойрхон цэгээс өөрийнхөө бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой, хүлээн авах боломжтой. Та бараа бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд 3-аас 5 хоногийн дотор, 1-ээс 3 хоногийн дотор мөн бараа бүтээгдэхүүн маань тухайн цэг дээр ирдэг. Та тухайн цэг дээр өөрийнхөө овг нэрийг захиалгын дугаартайгаа холбогдох бичиг баримттайгаа очиод худалдан авалт хийсэн бүтээгдэхүүнээ хүлээн авах боломжтой. Хэрвээ та бүхэн надтай хамтран ажиллахыг хүсэх юм бол 8001 0378 гэсэн утасны дугаараар мөн адил холбогдох боломжтой. За дараагийн чухал 6 дахь хийх ёстой алхам бол
25, 50, 100 онооны ялгааг ойлгох хэрэгтэй. За 25 оноо буюу 75-аас 80 мянган төгрөгийн худалдаа авалт хийдэг үнийг хэрэглэгч гэж нэрлэдэг. За 50 оноо буюу 150-аас 160 мянган төгрөгийн худалдаа авалт хийдэг үнийг борлуулагч гэж нэрлэдэг. За 100 оноо буюу вив зөвлөх гэж нэрлэдэг. За 300 мянган төгрөгийн худалдаа авалт хийдэг үнийг вив зөвлөх гэж нэрлэдэг байна. Тэгэхээр би публик компанид вив зөвлөхийг ажил хийдэг. За мөн та бүхэн хэрэглэгч борлуулагч веб зөвлөх болохыг хүсэх юм бол миний утсанд бас хандаж болно. За 7 дугаар зүйл бол спонсороос зөвлөгөө мэдээлэл авч сургалтанд хамрагдах юм. За спонсор хүн буюу таныг анх энэхүү Faberlic.com гэсэн сайтн дээр танд ID дугаар нээж өгч, таныг чиглүүлж, таныг амжилтанд хүрэхэд тусалж байдаг үнийг спонсор гэж нэрлэдэг. Тийм учраас та бүхэн тиймээ зөвлөгөө мэдээлэл авч сургалтанд хамрагдаж зөв зохистой мэдээлэлээр хангагдсанаар өөрийн хувийн бизнесийг тэг төгрөгөөс босгож тэр хүнтэн болох бүрэн боломж байна. Сайтан болохыг хүсэх юм бол та бүхэн 80 03 78 гэсэн утасны дугаар руу хандаарай. За 8 дугаарт хийх зүйл бол сургалт байдаг. За сургалтаар төв компани сургалт, аливаа нэг үйл ажиллагааны цэгийн сургалт, спонсорын сургалт, арга хэмжээнүүд болон онлайн сургалтуудад та бүхэн сонголтоор хамрагдах боломжтой. Сургалтанд сууснаар тань ямар үр дүн өгөөжтэй юм бэ гэхээр нэгдүгээр та компани талаар мэдээгдэхүүнтэй болно. Хоёрдугаарт маркетингийн талаар, гуравдугаарт бүтээгдэхүүний талаар мэдээгдэхүүнтэй болдог. Улмаар хувь хүний хөгжлийн шат чинь нэг шатаар дээшилж таны хувь хүний хөгжил болон харилцаа, эцэг ур чадвар бусдад харилцах чадварууд, за бие даан сэтгэх чадвар, багаар ажиллах чадварууд улам бүр өдөр бүр өснө нэмэгддэг. За MLM-ийн салбарт ажиллаж байгаа хүмүүс эдгээр 8 зүйлийг бүртгөх хөвшүүлж чадсанаар та Faberlic.com гэсэн сайтн дээр хувийн бизнесийг хасгаж очергүй онлайн дэлгүүрийг бий болгох бүрэн боломжтой. Та ямар ч татвар төгрөг шаардлагагүй, та ямар ч шинээр компани ажилуулах шаардлагагүй тийм ээ. Та өөрийнхөө хаанч хизээж хийж болдог мөнгөний урсгалыг бий болгохыг хүсэх юм бол 8001 03 78 утасны дугаараар хандаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд та бүхэндээ амжилтын дээдийг хүсье. Өөртөө хүсдэг хамгийн сайхан дээдийн бүхнийг та бүхэндээ хүсгээрэй. Дараагийнхаа онлайн сургалтаар дахин уулзцгаая.